Мэдлээ цахим сургууль. Mosaic Education. Maxim Consulting. Дорнод аймгийн боловсролын газар. За ингээд нэг 30 хүн маань ийм боловсронтой. Тэгээ бүгдээрээ сайхан хоорондоо танилцаад илүү дутуугаа нөхөөд бид нар чинь нэгнээсээ суралцах юм бол бас байгаа. Хүн чинь угаасаа нөгөө насан туршдаа суралцдаг болохоор бүгдээрээ ингээд суралцнаа гэж харж байгаа. За бид энэ удаагийн сургалтын зорилго маань юу вэ гэхээр сургалтын хөтөлбөрийг яг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг одоо энэ дотор байгаа хүмүүс бүгдээрээ судлаачид учраас ер нь мэдчихэж байгаа. Яг сургалтын хөтөлбөр өөрийнхөө мөн чанараар хөгжүүлэхээс болоод үнэлгээ, багшийн үйл ажиллагаа хоёр нөгөө хоёр тусдаа болоод нэг мөргөлдөөний байдалтай байгааг бол бид нар бүгдээрээ харж байгаа. Тэгэхээр яг энэ үед бол бид нар аль ч судлагдсан дээрээ яг сургалтын хөтөлбөрийг мөн чанараар нь хэрэгжүүлэхийн төлөө хэмэл оюун ухааныг хэрхэн үр дүнтэй одоо ашиглаж болох вэ гэдэг ийм зүйлийг бидэд одоо өгөхөөр өнөөдрийн сургалт бол явж байгаа. За тэгэхээр энэ дээрээ бол манай бүгдээрээ яг нэг чиг зүгтээ, нэг дуутай, нэг одоо үзэл бодолтойгоор ханднаа гэж ингэж бодож байна. За Дорнод аймагт ирсэн багшийн хөгжлийн сургалтаа бид нар ТИПАК гэдэг арга зүйг бол санал болгож байгаа. За энэ яадаг арга зүй вэ гэхээр багш нар өөрийнхөө мэргэжлийн ур чадвар дээрээсээ нэмээд цахим ур чадварыг интеграц болгож одоо чадвар болгож илүү хөгжүүлээд тэгээ энэ хөгжлөөрөө дижитал болон зэт хүүхдийн сургалтын үйл ажиллагааг чиглүүлэхэд ашиглах ийм арга зүйгээр бид нар сургалтаа зохион байгуулахаар энд ирсэн байна. Тэгээ энэ сургалтанд бол Дорнод аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 850-д багш бол хамрагдахаар байгаа. Тэгээ 850 багш маань мэрэгжил судлагдсан бүрээрээ ялгаатайгаар арга зүй ангиудад орж ажиллана. За энэ арга зүй ангиуд нь бол хоёр үндсэн пункттэй явж байгаа. За багш би өөрөө яг энэ шинэ нэрний багш болохын тулд ямар авах хэрэгтэй вэ гэдгийг өөрийгөө олж харах. Нэгдүгээр, хоёрдугаарт нь бол яг энэ дижитал болон зэт хүүхдүүд ямар онцлогтой хүүхдүүд байгаа вэ? Ийм онцлогтой хүүхдүүдэд бид нар арга зүйн ямар тавилыг санал болгох хэрэгтэй вэ гэдэг дээрээ бид нар суралцчихаар одоо энд бол хүрэлцэн ирчээд байгаамаа. За бид нар багшийг хөгжүүлдэг мэргэжил арга зүйн баг бүрдүүлж энэ сургалтыг зохион байгуулж байна. Тэгээ энэ сургалтанд бол 15 судлагтгууны одоо баг салж ажиллана гэсэн үг. 15 судлагтгуун болгон дээр ахлах зөвлөх багш нар бол ирж ажиллаж байгаа. Энд ихтэй сургуулийн болон мэдлэг цахим сургуульд ажилладаг юм ахлах багш нар байна. Энэ ахлах багш нь яг багшлагын арга зүйгээр буюу дидактикаар мэргэсэн ийм баг хамт олон бол ирсэн байна. За энэ сургалтыг бид нар зохион байгуулахдаа гарааны үнэлгээ бол хийж байгаа. Мэдээж хүмүүс гараагаа тодорхойлоод
өөрийнхөө гарааг за би ийм гараан дээр байгаа гэдгээ тэр хүмүүс бол өөрөө одоо мэдэрнэ. За энэний дараа бол бид нар сургалтын үйл ажиллагаа багшлахуйгаа яг цахимуур чадвартай хослуулсан ийм үйл ажиллагаа явуулаад тэгээ энэ үйл ажиллагааныхаа явцыг бол бид нар дандаа үнэлгээгээр баримтжуулах ийм үйл ажиллагаа байгаа. Эннийхээ дараа бол төгсгөл дээр нь барайны үнэлгээ болон сэтгэл ханамжийн үнэлгээнүүд явагдана. Эдгээрээрээ бид нар энэ яг сургалт гэдэг бол ерөөсөө үнэлгээ гэдэг зүйлээсээ салдаггүй юм байна. Энэ салахгүй байх энэ үйл ажиллагаанд нь бол нэлээд их багшийн үйл ажиллагаа аргачлал нэлээд ачаал учрах учраас энийг илүү хөнгөлөхийн тулд хиймэл оюун ухааныг яаж сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх вэ гэдэг ийм арга зүйг одоо олж авна. Тэгэхээр багш нар яг ажлын байран дээр очиод яг энэ шинэ арга зүгээр шинэ одоо эрдний буюу дижитал зэт хүүхдүүдийн үйл ажиллагааг удирдахдаа хиймэл оюун ухааныг хэрхэн яаж ашиглах арга зүйд ингээд суралцаад ажлын байран дээр илүү цаг завтай өөрийгөө хөгжүүлэх юм цаг гаргах боломжтой байна гэдгийг эндээс олж харахаар бол бидтэй зургалж байгаа. За ерөнхий үндсэн одоо шалгуураа бол сайн сургалт байна гэж хэлж байгаа бол сайн сургалтын шалгуур нь болохоор нэг 3 зүйл дээр бол байгаа. За бид нар сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэрэглэгчийн одоо хүсэл сонирхолд нийцүүлэх, хэрэгцээ нийцүүлэх гэдэг зүйл бол нэгдүгээрт байна. Хоёрдугаарт яг энэ зүйлийг хэрэгжүүлэхдээ багш ажлын байранда хэрхэн яаж хөгжих вэ? Энэ сургалтанд ирснээрээ одоо Дорнод аймгийн нийт багш нар харилцан туршлагаас олцсон эндээс ямар одоо багшлахын болон суралцгын олж авах вэ гэдэг ийм шалгууруудыг бид нар тавьж ажиллаж байна. Энэ удаагийн бидний Дорнодод зохион байгуулж байгаа сургалт болохоор зөвхөн багшийн компьютер хэрэглэдэг бус орчин үеийн технологиг орчин үеийн хэрэгслүүдтэй нэгтгээд сургалтын үйл ажиллагааг сурагчдад хүртээмжтэй ухаалаг байдлаар хэрхэн зохион байгуулах боломжтой вэ гэдгийг одоо тод томруулнаар харуулсан дижитал багшийг бэлтгэх тийм сургалт бол явуулж байгаа. За энэ сургалтаар бид нар болохоор өмнөх сургалтуудаас ямар онцлогтой вэ гэхээр эхний ээлжинд болохоор тухайн одоо судалгатун болгон дээр байгаа багш нарын гарааны түвшин тогтоох. За тэр гарааны түвшин дээр хэрэгцээтэй байгаа зүйлүүдийг тодорхойлсноор хэрэгцээг хэрхэн одоо суралцгын туршлагаар бий болгож байна. Түүгээрээ ямар үр дүн төрсөн бэ гэдгээр нь бид нар нэгтгэж явахаараа арай илүү одоо сургалтын онцлогыг оршиж байгаа. За энд болохоор бид нэг л үгээр хариулах юм бол бид орчин үеийн дижитал багш гэж ямар багш юм? Орчин үед гарч ирж байгаа ухаалаг хэрэгсэл технологиуд багшийг орлох гээд байна уу? Хэрэг таны туслах байна уу гэдгийг ялгааг гаргаж өгөх юм л онцлогтой. За боловсролын сайдын 2025 оны 1-р сарын 22-ны 25 дахь тушаалаар одоо ерөнхий боловсролын сургууль хүүхдийн цэцэрлэгийн багш нарын мэргэжил дэвшлүүлэх журам бол батлагдсан байгаа. За энэ журмаар багш нар жилдээ үндсэн болон төрөлцсөн сургалтанд бол хамрагдахаар заасан. За багш болгон жилдээ 3 кредитийн сургалтанд бол хамрагдана. За үүний 2 кредит нь бол орон нутгийн сургалтанд хамрагдахаар бол заасан байгаа. За тийм учраас бид нар төрөлцсөн одоо сургалтыг орон нутагтаа хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэг ийм асуудлууд бол гарч ирсэн. За үүнтэй уялдуулаад багш нараасаа хэрэгцээний судалгааг бол авч эхэлсэн байгаа. За хэрэгцээний судалгааг авахдаа одоо 3 чиглэлээр авлаа. Нэгдүгээрт нь мэргэжлийн агуулгын чиглэлээр, хоёрдугаарт нь багшлагын чиглэлээр, гуравдугаарт нь суралцгын одоо чадрыг дэмжихэд ямар хэрэгцээ байна вэ гэсэн ийм судалгааг бол авсан. За судалгааг авахдаа ерөнхий боловсролын 23 сургуулийн 831 багшаас 2223 санал бол гарч ирсэн. За ингээд мэргэжлийн онлын агуулга дээр 27 агуулгаар 831 санал гарсан. За мөн одоо багшлагын ур чадвартай холбоотой агуулгаар 27 агуулгаар 3900
9 агуулга гарч ирсэн. За мөн одоо суралцгыг дэмжсэн агуулгаар 7 агуулгаар 516 ийм саналуд бол гарч ирсэн. За энэ санал дээрээ үндэслээд бид нар одоо ямар сургалтын байгууллага болон сургалтын төвтэй энэ орон нутгийн төрөлцсөн сургалтаа зохион байгуулах вэ гэсэн хэрэгцээ гарч ирсэн. Энэ хэрэгцээн дээрээ уялдуулаад сургалтын төвүүд болон сургалтын байгууллагуудыг бол судалж эхлэхэд мэдлээ цахим сургууль маань одоо орон нутгийн төрөлцсөн сургалтын явуулахын өмнө бол онцлог судалгаануудыг авдаг юм байна. Онцлог шалгалтуудыг авдаг. Үүн дээр үндэслээд бол багш нарынхаа хэрэгцээн дээр үндэслэн сургалт зохион байгуулдаг ийм онцлогтой байсан. За тийм учраас бид нар мэдлээ цахим сургуультай холбогдоод Дорнот аймгийнхаа 851 багшд бол мэргэжлийн агуулга болон багшлагын суралцгын чиглэлээр сургалтын захиалга бол өглөө. За ингээд мэдлээ цахим сургууль маань 831 багшаас мэргэжлийн болон цахим ур чадварын онцлог үнэлгээг авсан. За энэ онцлог үнэлгээнд дээр үндэслээд сургалтын хөтөлбөрийг бол гаргаж ирсэн. За энэ хөтөлбөр дээр агуулгаар нь авч үзвэл 23 судлагт хууны мэргэжлийн агуулга дээр наривчилсан ийм агуулгууд орлоо. За мөн одоо цахим ур чадвар буюу хосолсон сургалтыг хэрхэн яаж зохион байгуулах вэ? Энэ зохион байгуулахад багшаас одоо зайлшгүй мэдэх агуулгыг бол гаргаж ирсэн. Энэ агуулгаараа Дорнот аймгийн ерөнхий боловсролын 19 сургууль дээр 19 сургуулийн 495 багшд бол танхимаар сургалтыг зохион байгууллаа. За энэ одоо 2 өдрийн сургалт болоод 6 өдрийн цахим сургалтанд хамрагдсанаар манай багш нар 70 буюу түүнээс дээш гүйцэтгэлтэй бол батламж нь гарч ирнэ. За энэ батламж авснаар тухайн багш агуулга бүрэн судалгасныг илэрхийлнэ. За мөн мэргэжлийн зэрэг дэвээ ахиулахад бас үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа. За ингээд энэ удаагийн сургалтыг Дорнот аймагт 33 хүний бүрэлдэхүүнтэй том баг бол ирж ажиллаа. Ерөн сүүлийн 10 жилд бол Дорнот аймагт ийм олон хүний бүрэлдэхүүнтэй сурагч багш бол ирж одоо сургалтыг зохион байгуулаагүй байсан. За тэгэхээр судлагтгуун бүрээр болоод мөн одоо энэ цахим ур чадварын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн яг мэргэжлийн энэ Mozabip энэ одоо аппликейшнуудыг энэ платформуудыг одоо яг гардаж хийж зохион байгуулдаг сурагч багш нар маань инженерүүд маань ирсэнд бол талархалтай байна. Ингээд сургалтын үр дүнгээс харахад манай багш нарын хувьд бас сэтгэл бол өндөр байгаад талархалтай байна. Ингээд сургалтыг хамтран зохион байгуулсан цахим сургалт болон Mozabip одоо цахим платформын сурагч багш нартаа баярлаж талархснаа илэрхийлье.